За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр миний хувьд онцгой баярт үйл явдал тохиож байна. Учир юу вэ гэхээр анхныхаа номыг хэвлэлтээс дөнгөж сайхан аваад ингэж байж байна. Энэхүү бүтээл маань хүн бүрийн бас сэтгэлд хүрсэн ийм бүтээл байгаасаа гэж бас олон жил хүсэж мөрөөдөж энэ номоо бичлээ. Тэгээд энэ номыг бас анх бичих санаа яаж төрсөн бэ гэхлээр аавын маань үлдээсэн эд зүйлс дотроос хоёр гоё ном байсан юм аа. Тэгээд тэр хоёр ном бол яг энэ онч мэргийн үгс афоризмын ийм номнууд байсан. Тэгээд энэ номыг би яагаад бас орчуулж уншигч түмэндээ бас хүргэж болохгүй гэж бодсон. Тэгээд бас олон жилийн өмнөөс энийгээ бас бодоод ингэ яваадсан. Тэгээ ямар ч хийсэн эхлүүлсэн. Тэгээ өнөөдөр ингээд энэ номоо ингээд өөрийнхөө гартаа бариад ингээд байж байгаадаа туулын баяртай байна. Тэгээд энэ ном бол дэлхийн агуу суутнууд, мэргэд, философч, зохиолч ийм хүмүүсийн хэлсэн онч үгс ийм шилдэг афоризм цуглуулга байна. Тэгээд энэхүү бүтээл маань хүн бүрийн сэтгэлд хүрч үгийн хүч гэдгийг бүрэн утгаар нь та бүхэнд мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. Тэгээд үгийн хүч гэж чухам ямар хүчтэй зүйл байдаг, шилдэг онч мэргийн үгс афоризмын энэ цуглуулга дээжийг уншигч та бүхэнд миний энэ ном хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн сонирхоорой.